За энэ жилийн blueprint-ийн дагуу зохиосон даалгавар танилцуулъя. За 2025 онд. За тэгэхээр энэ маань бол 46 тест 76 оноо, 4 задгаа 24 оноо, ингээд нийлээд ерөнхийдөө бол 100 оноо болно. За нэгдүгээр бодол маань машины анхны хурдтайгаар 16 м/сек хурдтай хөдөлж байгаад 4 м/сек квадрат хурдталтай удаашин зогсон машин хэдэн метр зам туулсан бэ гэж. За тэгэхээр хэдүүлээ бол юу болж байна вэ гэхээр бид нар V-ийн диаграмзаар бол илүү хялбархан бодож болно. За энэ V за энэ шиг хугацаа авъя. За тэгэх юм бол анх бол хурд нь 16 байсан гэж байна. За тэгэхээр 4 м/сек квадрат хурдталтай удаашин гэдэг чинь 1 секунд тутам хурд нь 4-оор багасна. 1 секундын дараа 12, тэгэхээр 1 секундын дараа 8, тэгээд 4, тэгээд тэг болно гэсэн үг. За ингээд бодох юм бол нэг ийм диаграм зургана гэсэн үг. Тэгэхээр ийм. Тэгэхээр V-ийн диаграм дээр хашигдсан дүрсийн талбай зам болдог. За энэгээр бодчих. Тэгэхээр 16-г үржих нь 4, хуваах нь 2. Ингээд бодох юм бол энэ дээр 32 гэдэг хариулт гарч ирнэ гэсэн үг. 32. Юу? Нэгийн C. За. Хоёр дахь. За 2 кг масстай биетийн хурд нь 15 м/секундээс 20 м/сек хүртэл нэмэгдэв. Хөдөлгөөний хувьцат чиглэлээ өөрчлөөгүй бол биед үйлчлэх импульс бол. За импульс гэдэг нь бол өөрөөр вектор хэмжигдэх юм. Энэ болохоор F-ийг үржих нь дельта T. За ийм байдаг. За нөгөө талаас импульс гэдэг нь бол хөдөлгөөний тоо хэмжээ өөрчлөлт байгаа. Тэгэхээр модулыг авах юм бол P файлаас асуун P initial. За хөдөлгөөний тоо хэмжээ гэдэг бол масс болон хурдны үржүр. Тэгэхээр хоёрыг үржих нь эцсийн хурд нь 20, хасганы анхны хурд нь 15. Ингээд бодох юм энэ ялгар бол 5 гэнэ. Тэгэхээр 2-ыг 5 дүржүүлэх юм бол 10 буюу дельта P маань 10 ньютон секунд гарч ирнэ гэсэн. За ингээд 2-ын C гарч ирж байна. За 3 дахь бодлого. 8 ньютон хүч үйлсэн 4 кг биетийг 50 байдлаас 5 м/сек хүртэл хурцгав. Хүчний хийсэн ажлыг бол. За тэгэхээр энэ бодлогон дээр бодохдоо хэдүүлээ энергийн өөрчлөлт нь ажил болно гэж бодчих. За ингүүл илүү хэлбэр. За динамикаар яг хүчээ олоод хүчээ S-тэй үржүүлээд ажлыг бас олж болно. Ер нь бол ялгаа байхгүй. Тэгэхээр анх 50 байсан гэж байгаа юм чинь энэ бол эцсийн кинетик энергиэс анхны кинетик энергийг хасах юм бол энэ нь бол юу болох вэ гэхээр ажил болно гэсэн. Анх нь 50 байсан учраас энэ тэг болчих. За тэгэхээр 4-ийг үржих нь 5-ын квадрат хуваах нь 2 байна гэсэн. Яа 5-ын квадрат болж байгаа гэхээр эцсийн хурд нь 5 учраас гарч иж байгаа. Тэгвэл 25 энд ингээ хураагдах юм бол 2 тэгээд 50 joule болно гэсэн. Тэгэхээр 3-ын E гэж байна гэсэн. E. За дараагийнх нь дөрөвдөг. Ихтэй өвөлдгүү ширээн дээр E радиустай M масстай диск байрлал нь түүнд эсрэг чиглэлтэй тэнцүү хэмжээтэй F хүчний үйлчлэн инерци момент нь 2.1 m/квадрат бол энэ үед өнцөг уртгал ямар байх вэ гэж. За тэгэхээр хүчний момент нь өөрөө вектор хэмжигдэх юм бөгөөд R-ийг үржих нь F байдаг. За модулыг авч үзэх юм бол энэ нь R F үржих нь синус альфа гэж байдаг. F үржих нь синус альфа. За энэ альфа гэдэг нь бол энэ хоёрын хооронд өнцөг. За тэгэхээр эндээс ингээ харах юм бол RF хоёрын хооронд өнцөг нь бол 90 градус болж байна. RF энэ хоёрын хооронд өнцөг 90 градус. 90 градус учраас энэ бол синус 91 болчихно гэсэн үг. За тэгэхээр энэ хоёрын эргэлтийн чиглэл дагуу байгаа учраас хүчний момент маань бол 2RF болно гэсэн үг. 2RF. За нөгөө талаас хатуу бие эргэлдэх хөдөлгөөн дээр хүчний момент маань инерци моментыг үржих нь өнцөг хурдтгал гэдэг. За ийм хэлбэртэй байдаг. За инерци момент өгөгдсөн байна. Тэгэхээр 2.1 m/квадрат үржих нь эпсилон тэнцүү 2 RF болно гэсэн үг. За энд R энтэй хураачиж байна. За 2 нэгдэж гарлаа. Эпсилон тэнцүү 4. За тэгээд F хуваах нь M R болчихно гэсэн үг. Буюу энэ нь D хариулт байна гэсэн үг. Энэ D. За 5 дахь нь. За
За дээшээгээ лифт хурдсан хөдөлж байна. За тэгэхээр лифтэнд үйлчлэх хүчийг авч үзэх юм бол дээшээгээ Т доошоо mg байгаа. Дээшээ хурдтай хөдлөнө гэдэг чинь хүчний нэлбэр дээшээ гарч ирнэ гэсэн үг. Тэгэхээр дээшээ чиглэлийг Y-г сонгочих. За тэгвэл Т-гээс асах нь mg тэнцүү ma гэсэн үг. Эндээс бид нар Т-г олох юм бол ma дээр нэмэх нь mg болно гэсэн үг. Тэгэхээр GD нэмэх нь A гэдэг ингэ бодчих. Тэгэхээр энэ хурдгалыг бол 10-аар бодчих. Тэгэхээр энд бол юу болчихно вэ гэхээр 800 үрчин 12 байна гэсэн. Тэгэхээр энд бол 9200 буюу 9600 буюу 9.6 кил ньютон гарч ирнэ гэсэн үг. Угаасаа дээшээ хурдснаа гэдэг бол энэ бол хөндийн хүчнээс их болох ёстой. Тэгэхээр их байх бол хариу бол энд ерөөсөө ганцхан байна. 9.6 ингээд 5-ын Т. За 6 дахь. За вакуум бит ааш өндрөөс анхны хурдгуур унж эхлэв. Түүний өндөр 0.75 ааш болох үед кинетик энерги ааш өндөрт байх потенциал энергийн хэдэн хувьтай тэнцүү гэж. За энерги хадгалдаг бол биелнэ. За энэ ааш өндөрт байх юм бол энд бол 50 байсан учраас бол mg ааш гэсэн потенциал энергитэй байгаа. За энд 0.75 өндөртөө болох үед юу болох вэ? Бүрэн энерги нь mg 0.75 ааш. За тэгээд нэмэх нь кинетик энерги байна гэсэн үг. За энэ бол энэ цэгийн энерги болно гэсэн. Тэгэхээр энэ энерги маань бол бүрэн энергитэй тэнцүү бөгөөд энэ mg ааштай тэнцүү болно. Тэгэхээр кинетик энерги маань бол юу болчихно вэ гэхээр mg 0.25 ааш болчихно гэсэн үг. Тэгэхээр энэ анхны потенциал энерги хэдэн өв болчихно вэ гэхээр 25 өв болж байна гэсэн үг. 25 өв гэдэг бол 4-ийн 1 нь. Тэгэхээр 6-гийн b хариулт болно гэсэн үг. За 7 дахь. Масс нь m, радиус нь r, цилиндр тогтмол өнцөг хурдтайгаар хэрэгнэ. За түүний эргэх хөдөлгөөний кинетик энерги k, хоёр дахь цилиндрийн масс 2m, радиус нь 2r, өнцөг хурд нь 2 омега бол шинэ цилиндрийн эргэлтийн кинетик энергийг олоо гэж. За тэгэхээр бид нар эргэлтийн кинетик энергийг мэдэх ёстой хатуу бий. За тэгэхээр кинетик энерги маань бол юу болж ийнө гэхээр I омега квадрат хуваах нь 2 ана гэсэн үг. За инерцийн момент бол энэ диск учраас бол түрүүний өмнөх болгон дээр өгсөн 2-1 m-р квадрат буюу дисктэйг адилхан байдаг энэ цилиндр маань. За үрчиг нь омега квадрат хуваах нь 2. За ийм байх юм бол k ана гэж яах вэ? Үзнэ гэсэн үг. За тэгвэл 2 дахь цилиндр маань 2m масстай. Тэгэхээр 2-1 үрчиг нь 2m. За масс нь 2m болно гэсэн үг. За r квадрат радиус нь 2r болно. Тэгэхээр үүний квадрат. Омега 2 омегагийн квадрат. За хуваах нь 2 гэдэг бол энэ бол шинэ кинетик энерги болно гэсэн үг. За тэгэхээр энд бол 2-ын тоо гарч ирнэ. Энд бол 4-ийн тоо гарч ирнэ. Квадрат дэвшигдээд. За тэгээд энд бол юу болох вэ? 2-ын квадрат тэгэхээр 4 болно. Тэгэхээр 4 4 16 2 дөржүүлэхээр 32 буюу энэ нь 32 k ана гэсэн үг. Өмнөх кинетик энерги. Ерөнхийдөө кинетик энерги k-гаар тэмдэглэж болно. Зарим номдор t-гээр өчтдөг. За тэгээд бид нар кинетик энержи гэдэг ингээ өчтдөг. Эсвэл gk гэдэг ингээ өчтдөг байна. Тэгэхээр энэ дээрүүд нь л кинетик энерги тодорхойлж байна гэсэн үг. Кельвин гэсэн үг биш яах нь. За ингээд 32 буюу 7-гийн c гарч иж байна гэсэн үг. 7-гийн c, 6-гийн b. За 8 дахь. За 8 дахь нь юу болж ийм гэхээр жинэн W буюу weight гэсэн утгатай шувуу нингэн олсон дээр сууж байв. Олс баг хэвтэй чиглэлтэй ба массгүй олсонд үүсэх утасны татгууч ямар байх вэ гэж. За тэгэхээр бол ингээд олс татж байгаа ийшээ юм уу адил Т гэж үзье. Доошогоо weight. Энэ гурван хүчний нийлбэр тэгтээ тэнцвэх хэрэгтэй гэсэн. За энэ 8 тодлого. За энэ өнцөг бол маш бага өнцөг байх нь. Тэгэхээр энэний босоо байгуулж гарч ирнэ. Т
Т гэдэг ойлголт. Тэгэхээр энэ Т маань бол юу болчихно гэхээр Т-г үржих нь синус альфа болчихно гэсэн үг. Тэгэхээр дээшээ 2 утас байгаа учраас 2 байгууллагч гарч ирнэ. Тэгэхээр 2Т синус альфа тэнцүү weight болно гэсэн үг. Тэгэхээр энэ Т-г олгож байгаа учраас энэ weight-ийг хуваах нь 2 синус альфа болно гэсэн үг. За энэ өөрөө альфа гэдэг үнцэг маань бол маш бага үнцгийн хувьд гэж ярьсан. Тэгэхээр энэ бол ерөнхийдөө бол 20 градусаас бага тохиолдол ярьдаг. Тэгэхээр энд бол юу болж байна вэ гэхээр 20 градус бага тоо бол энэ бол 0.1 орчим бага тоо гарч байна. Ер нь бол ойролцоогоор ингэ үзэх юм бол. За тэгвэл бол Т weight. За тэгээд юу болж байна вэ гэхээр 0.1 төржүүлэх юм чинь 10 вахан 2-аас. Тэгэхээр энэ бол ойролцоогоор бол 5 weight тэнцүү гэсэн. Тэгэхээр энэ үнцэг багасах тутам утас маань айл болох ингэ тэгширж өгнө гэсэн үг. Тэгших тусам энэ утасны татах хүч бол яг уу гэхээр их болно гэсэн үг. Тэгэхээр утас маань бол ингэ сулбаагаад унжчих юм бол явах чинь гэхээр утасны татах хүч бага болчихно гэсэн үг шүү дээ. Ингээд. Тэгэхээр бол энэ бол юу болж ийнө гэхээр бол эндээс харах юм бол 5 weight буюу зүгээр хэдүүлээ 20 градус орчим буюу бага үнцгийг аваад ботход л утасны татах хүч бол weight-ээс их гарч ийнэ гэсэн үг. Тэгэхээр энэ дэр бол 8-ийн D гэдэг харалтыг авна гэсэн үг. За 9 алдаатай болгонууд бодох нь байна. P дээр нэмэх нь Q илэрхийллийн хамгийн их харьцангуй алдаатай гэж. За харьцангуй алдаа гэдэг маань бол одоо 30 дээр нэмж хасах 1 гэдэг энэ тоо бай гэж үзье. За P гэдэг тоо. За энэ P гэдэг тооны харьцангуй алдаа юу юм бэ гэхээр 1-ийг хуваах нь 30, үржих нь 100%. За энэ бол харьцангуй алдаа. Absolute алдааг дундаж тоонд нь хаваад бодно гэсэн үг. Тэгэхээр P тооны харьцангуй алдаа 3.3%. За Q тооны харьцангуй алдаа бол 20 дээр нэмж хасах 1 байна. Тэгэхээр 1-ийг хуваах нь 20. За тэгэхээр үржих нь 100% буюу энэ бол 5% гарч ирнэ гэсэн үг. За энэ бол Q тооны харьцангуй алдаа. За үржиж хуваах үед юу болдог вэ гэхээр харьцангуй алдааг шууд нэмдэг. За нэмэх хасах үед absolute алдааг нэмдэг. За тэгэхээр эндээс ингэ хараа хэвлээ. P дээр нэмэх нь Q гэж. За шууд үйлдэлээ хийн. Тэгэхээр дундаж тоонуудыг нэмнэ. P дээр нэмэх нь Q харъя. Тэгэхээр дундаж тоонууд нэмвэл 50 болно. За алдаатай тоонуудыг шууд алдаануудыг бол өргөж нэмдэг. Тэгэхээр 2 болно. За тэгэх юм бол энэ 2 маань 50 хэдэн үр бэ гэх юм бол энэ харьцангуй алдаа бол 4% гардаг чинь. За хасах юм бол P-гээс Q хасъя. За хасах юм бол юу болж ийнө гэхээр 30-аас 20-ыг хасна. Тэгэхээр 10 болно. Алдаанууд нь үргэлж нэмэгдэх. Асуудал алдаа үргэлж нэмэгдэх. Тэгэхээр 2. Тэгэхээр харьцангуй алдаа юу болж ийнө гэхээр 2-ыг 10 хуваах юм бол 20% гарчиж. За P дээр нэмэх нь Q үржүүлээ. За тэгэхээр энэ дөр үржүүлэх юм бол 30 дээр нэмэх нь 20 болно. 30-ыг 20-д үржүүлнэ тэгэхээр 600 болно. 600 нэмж хасах юм гэхээр харьцангуй алдаанууд нь нэмэгдэнэ гэсэн. Тэгэхээр 3.3 5% нэмэгдэхээр энд бол 8% гарчих хэвээр. 8.3%. За тэгэхээр энэ 600-ийн 8.3 хэд юм бэ гэдгийг олох хэрэгтэй гэсэн үг. За эндээс ингээ олох юм бол ойролцоогоор бол 49.8 буюу энэ бол 50 гэдэг тоо гарч байна. Тэгэхээр энэ тоо хүчийг бид 600 нэмж хасах 50 хүч хүчнэ гэсэн үг. За тэгэхээр энд бол харьцангуй алдаа 8.3 байна тий. За peak Q тоод хувай. Тэгээ хуваах юм бол юу болчих вэ гэхээр 30-ыг 20-доо хуваана. Тэгэхээр 1.5 болно. Харьцангуй алдаа бол шууд нэмэгддэг гэсэн. Тэгэхээр бас л дахиад 8.3. Тэгэхээр үржих хуваах үед бол юу гарч ирж байна вэ гэхээр харьцангуй алдаа адилхан, нэмж хасах үед absolute алдаа адилхан гарч ирж байна гэсэн үг. За эндээс ингээ бодох юм 1.5-ын 8 юу юм бэ гэдгийг олно гэсэн үг. За ингээ бодох юм бол 0.1 24 буюу энэ нь бол 1.5
нэмж хасах 0.1 байна гэсэн үг. За энэ бол абсолют тоо алдаагаар илэрхийлэгдсэн тоонууд болчихно. Гэхдээ бидний хувьд юу гэж асуусан гэхээр харьцангуй алдаа их нь юу вэ гэсэн үг. Тэгэхээр энд харьцангуй алдаа 8.3, 8.3, энд 20%, энд 4% гарч иж байна. Тэгэхээр бидний хувьд харьцангуй алдаа ихтэй 9-ийн бие хариулт болж байна гэсэн үг. За дараа нь 10 бодитын дотоод энерги гэж энэ молекулын потенциал энерги, молекулуудын нийт кинет энерги. Кинетик болон потенциал энергийн нийлбэр гэдэг. Кинетик болон потенциал энергийн нийлбэрийг бид нар дотоод энерги гэж авч үздэг. Тэгэхээр энэ бол 10-ийн d байна гэсэн үг. Идеал хий болонгууд идеал хий дээр бол юу болдгоо гэхээр кинетик энерги нь бол потенциал энергиээс олон дахин их гэдэг ингэж үздэг. За 11. Нэг цикл тэрүүдэд авах процесс явагдах үед дотоод энергийн өөрчлөлт ямар байх вэ гэж. За PV-ийн диаграм байна. Ямар нэгэн цикл явагдлаа. Ингээд цикл явагдлаа. Тэгэхээр эхлэлийн цик болон төгсгөлийн цэгийн температурууд яг адилхан. Тэгэхээр дотоод энергийн өөрчлөлт чинь юу юм бэ гэхээр 2-ны I μ R дельта T. Тэгэхээр температурын өөрчлөлт үүсэхгүй учраас энэ тэг болчоор тэгэл гарч ирнэ гэсэн үг. Тэгэхээр 11-ийн A болно гэсэн үг. За 12. Хөргөчийн хаалга онгохоор битүү өрөөнд тавьбал тухайн өрөөний температур хэрхэн өөрчлөгдөх гэж. За тэгэхээр хөргөч маань бол яадаг вэ гэхээр энд байгаа доторх биеийн дулааныг гадагшин зөөвөрлөж гаргаж дотоод энергийг багасгах зорилттой. За ингийн тулд бол өөрөө бол ажил хийн, гаднаас эрчим хүч авна. Эрчим хүч авна. Тэгэхээр ингээд битүү систем болгоод ингээд үзэх юм бол доторх энергийг гадагш нь гаргаж байна. Дээрээс нь ажил хийж гэнэ гэдэг бол энэ ажил хийх юм бол тэр энерги чинь дулааны энерги болж явж байна гэсэн үг. Тэгэхээр бид нар хөргөчийг ингээд онгойлгочих юм бол хөргөч онгойлгож байна гэдэг бол дулааныг мэдээж гаргах нь байна. Дээрээс нь яг үгээр хөргөч ажиллаж байгаа учраас нэмж яг үгээр дулааныг үйлдвэрлэнэ. Тэгэхээр бид нар хөргөчний хаалгыг онгорхоол байлгаад авах юм бол гэр илүү халаад байна л гэсэн үг. Тэгэхээр юу болж байна вэ гэхээр өрөөний температур ихснээ буюу 12-ийн d болж байна гэсэн үг. За 13 дахь нь бол биений шилжилтийн теорем гэж байдаг. За 600 К-ний температуртай биеийн харьцангуй цацралтын мөрөө өгчээ гэж байна. За энд өгөгдсөн байна. За тэгээ 450 К-ний температуртай хэрхэн өөрчлөгдөж гэж. За тэгэхээр энэ интенсити бол нэгдүгürt бол буурна, температур буурч байгаа учраас за тэгэхээр буурж байгаа график бол энд байж байна. За энд 2 болсон байна. Тэгэхээр энэ болгодлаа. Тэгэхээр A, B хоёроо сонгоно. За дээрэс нь энэ долгионы уртны эрчим, долгионы уртын хэмжээ бол яадаг вэ гэхээр ихсдэг байна. Энд бол долгионы урт нь бол хിവэр байна. Тэгэхээр их температуртай байх тусмаа бол миний шилжилтийн теорем дээр бол intensity I шигээ долгионы урт гэж үзэх юм бол температур ихсвэл ингээд явчих учраас энэ нь бол T их, энэ бол T бага байдаг. За ингээд үзвэл ийм диаграм бол юу болж байна гэхээр 13-ийн E байна гэсэн. За энэ үнэ талаар онолыг үзээгвэл 11-р ангийн сурах хүчгээр абсолют хар биеийн цацралт гэдэг сэдв байна. За тэрийг үзээрэй. За энэ 14 дээр даалгавар маань X-с Y хүртэл хөдөлжээ. X, Y хүртэл шилжилтийн хэмжээ. За шилжилт гэдэг маань бол юу юм бэ гэхээр ингээд явах юм бол зам болно. За шилжилт бол эхлэл төгсгөлийн хооронд холбосон энэ зайг хэлнэ. За ингээд үзэх юм бол энэ зай R, энэ зай бас R. Тэгээ ингээд тэр шөнцөд болчихно гэсэн үг. 90 градус үүсч. Тэгэхээр энэ бол гипнозыг олно гэсэн үг. Тэгэхээр R язгуур 2. Тэгэхээр 14-ийн C байна гэсэн үг. За 15. Ижил эсэргүүцэл R-ыг доорх шиг холбоход P гүйцгийн хоорондох эквивалент эсэргүүцэл ямар байх. За эквивалент гэдэг нь бол ерөнхий эсэргүүцлийг олоорой л гэсэн үг. Энэ хэлхийг нэг эсэргүүцлээр солиход үр дүн адилхан байх тийм ойлголтыг л эквивалент гэж ярьж байна гэсэн үг. За тэгэхээр энэ гурван эсэргүүцэл нь бол хоорондоо цуу олчихно. Цуу очвол эсэргүүцлийг шууд нэмдэг. Тэгэхээр энэ гурав бол 3R. Тэгээд нэг R-тэй зэрэгцээ болчихно.
Тэгэхээр 1R хуваах нь 1 хуваах 3R юуны хасганы зэрэг төвшил гэсэн. За ингээд бодох юм энд 3 сөрөг нь за тэнцүү 3R-ны 4 болох гэсэн. Үүний хасганы зэрэг. Тэгэхээр 3R-ыг хуваах нь 4. За ингээд бодох юм бол 15 дуурах. Аргалт маань 4R-ыг 3 буюу C хэрэгт гарчиж байна гэсэн. За 16. X дамжуулагч E хүчтэй холбоход 16 ваттын чадалтай ажилладаг. Y ижил материалтай, ижил хөндлөн огтолтойч 2 дахин урт. За тэгэхээр дамжуулагч эсэргүүцлийг бид нар мэдэх хэрэгтэй гэсэн үг. R тэнцүү ρ L хуваах нь S. Тэгэхээр X маань хэдүүлээ эсэргүүцлийг R гэж үзэх юм бол Y-ийн эсэргүүцэл бол 2 дахин урт болчихж байгаа учраас 2R болж байна гэсэн үг. Тэгэхээр энэ хоёр холболтыг харах юм бол ингээд R за тэгээд ингээд 2R холбосонтой адилхан байна гэсэн үг. За энэ дөр бол чадлыг бодох юм бол бид нар энэ 16 ваттын бол эпсилон квадратыг хуваах нь R энэ бол 16 ваттт. За тэгвэл бидрийнх дээр 2 эпсилоны квадрат хуваах нь 2R байна гэсэн үг. Ингээд бодох юм бол энэ бол эпсилон квадрат хуваах нь R тэгээд энд бол квадрат зэрэг төвшөлтөөр 4 4-ийг 2 дугаар энэ үржигдээд 2 гарч байна. Тэгэхээр энэ нь 16 юм чинь 16-г 2 төржүүлэх юм бол 32 болно гэсэн үг. 32 ваттт. Тэгэхээр 32 ватт гэдэг нь бол бидрийнхаар 16-гийн энэ бол C хэрэгт байна гэсэн үг. За 17 дахь. Ижил даралтай 2 савтай хи X сав Y-гээс 4 дахин эзлэх үнэтэй. За X Y. За X нь бол мэдээж Y-аас 4 дахин эзлэх үнэтэй гэж байна. За тэгэхээр энэ бол V гэх юм бол энэ 4V. За энэ үний температур 327. 327 гэдэг чинь кельвин рүү шилжүүлэх юм бол энэ 600 кельвин. Энэ 300 кельвин байна гэсэн үг. За ийм байна. Ижил температур жил ийм эзлэх үнэтэй температурууд нь ийм бол бодисын тохиомжийн харьцаа. За тэгэхээр төлийн төстэй биччихнэ. Ижил даралттай гэж энэ тэгэхээр PV 4V new RT за new X R 600 кельвин. За нөгөөх нь болохоор P үржих нь V new Y үржих нь R 300 кельвин болно. Энэ хоёрын хооронд нь харьцуулна гэсэн үг. Харьцуул. Энд гэх юм бол 4 гарч ирнэ. New X-ийг хуваах нь new Y болно. 600 200 авах юм бол 2 гарч ирнэ. Энэ ингээ хураагчна. Тэгэхээр энд хоёрын тоглолт нь new X-ийг new Y-г харьцуулсан харьцаа маань 2 гарч иж байна гэсэн үг. За ингээд C хариулт. 17-гийн C. За 18. Атомын диаметртэй тэнцүү долгионы урттай цахилгаан соронзон долгионы аль мужид орших вэ гэж. За энэ бол цэвэр онлын асуулт байна. Тэгэхээр атомын диаметр, атомын хэмжээ нь бол ангстромын ойролцоо байдаг. Ангстром гэдэг нь бол 10-ын хасах 10 зэрэгт метр байдаг. За үзэгдэх гэрлийн мужаас хэдүүлээ жишээ авъя. Үзэгдэх гэрлийн муж нь бол 400 нанометрээс 700 нанометр хооронд байдаг. За энэ бол юу юм бэ гэхээр үзэгдэх гэрэл. Үзэгдэх гэрэл гэж. УГ. За 700 нанометрээс их байх юм бол инфраволон. За тэгэхээр энэ нанометр гэхээр энийг хэдүүлээ нано гэдэг чинь 10-ын хасах 9 зэрэгт. Тийм бол энэ бол 10-ын хасах 7-г үржих нь 10-ын хасах 7 зэрэгт метр байна гэсэн үг. За энэ бол 4-ийг үржих нь 10-ын хасах 7 зэрэгт метр. Тэгэхээр бол энэ зай бол энэ атомын хэмжээнээс бол их байна гэсэн үг. Яг л 10-ын хасах зэрэгт энэ 10-ын хасах 7. Тэгэхээр эдгээр нь бол их. Тэгэхээр инфраволон биш. Үзэгдэх гэрэл биш. За хит ягаан. Хит ягаан бол 100 нанометрийн орчим байдаг. Тэгэхээр энэ орчим байна. Хит ягаан. Тэгэхээр бол X-ray болж таарч байна гэсэн үг. Тэгэхээр 18-ийн D. Нэгсний хит ягаан харагдах үзэгдэх гэрэл инфраволонууд нь бүгд их учраас энийг ахна. Тооцохгүй байна.
За 19 дэх. Бөөмийн гармоник хэлбэлзлийн үе Т тэнцвүүдийг үед тэнцвэрийн байрлал байсан бол хамгийн хол зэгт байх Т ямар байх вэ гэж. За тэгэхээр энд тэнцвэрийн байрлалыг авчий. Яг тэр энд 0 байсан. За хэлбэлзлээ энд ирлээ. Т бахан 4 болно. Буцаж байран дээр ирлээ. Т бахан 2 болно. Буцаад энд ирлээ. 4-тэй хүрчин 3-тэй болно. Дахиад буцаад энд ирлээ. Ингээд Т болно гэсэн. Нэгсний тэнцвэрийн байран дээр ирэхэд 0 агшинд байсан байна. Т бахан 2-д байсан байна. Т үед байсан байна. Тэгэхээр хамгийн их олдож байгаа үед бол энэ агшин энэ агшин болж байна. Тэгэхээр ийм хариулт бидний хувьд C хариулт байна гэсэн. 19-ийн C. За диаграмд нэгт зогсон долгионы P ба Q-ийн фаз диаграм хоёрт тарж буй долгионы R ба S-ийн фазын зураг хэдвэ гэж. За тэгэхээр бид нар фазын зураг гэдэг ойлголтоо тодорхойлох хэрэгтэй. За ерөнхийдөө бол фаз гэдэг нь бол орон зайн эзлэх зайг өнцгөр тодорхойлсныг илэрхийлдэг. Дээрээс нь бид нар нөгөө нэг долгионы уртыг тодорхойлохдоо ингэж ярьдаг. Ижил фазтай цэгүүдийн хамгийн ойр зайг бид нар долгионы урт гэж тодорхойлдог. За ижил фазтай гэдэг нь бол ямар учиртай юм бэ гэхээр байршил нэгдүгürt адилхан. За энэ цэгтэй байршил адилхан бол энэ цэг, энэ цэг, энэ цэг тэнцвэрийн байрнаас хазааж байгаа зэрэг ирж байгаа. Дээрээс нь хурдны чиглэл адилхан. За энэ долгион баруун тишээгээ тарж явах юм бол дараагийн долгионы дүрслэх юм бол ингэж зурагдана. За тэгвэл энэ долгион яг хөглөр энэ цэг доошогоо шилжин, энэ цэг дээшээ шилжин. Энэ цэг доошогоо шилжин, энэ цэг дээшээ шилжих хэрэгтэй болчихно гэсэн үг. Ингэхээр эндээс харах юм бол ижил фазтай цэг үгээр энэ хоёрын хоорондоо ижил фазтай болчих. Энэ хоёрын хоорондоо ижил фазтай болчих. За тэнгуут зогсон долгион нэр дараагийн долгио юу болж өгөх вэ гэхээр өөрчлөлт нь бол ингэж гарч байна. Тэгэхээр энэ хоёр цэгийн байрлал нэгдүгürt адилхан байна. Гэтэл хурдныхын шилжид хоёуланд нь энэ дээр дээшээгээ. Тэгэхээр энэ бол ижил фазтай болчих. Долгион нөгөөт нь тарж байгаа долгион байна. Тарж байгаа долгионы дүрслэх юм ийм болно. Ижил байрлалтай ч гэсэн шилжилтүүд нь өөрчлөлт. Энэ нь доошоо болох юм бол нөгөөт нь дээшээ шилжиж байгаа. Тэгэхээр энэ хоёрын хооронд бол фазын зураг байна. Дээрээс нь энд бол P фазтай байна. P-г 4 хуваах юм бол 4 хуваасны 2 нь гэхээр энэ бол P-г хуваах нь 2. За энд болохоор фазын зураг байхгүй. Яг л адилхан байна гэсэн. Тэгэхээр энд бол 0. Ингээд бодох юм бол 20-ийн C байна гэсэн үг. За 21 0.5 кг/мастай бүрсний системийн бүрсний коэффициент нь 4 ньютон бол хэлбэлзлийн давтамж ямар байх вэ гэж. За давтамж F-ийг асууж байна. Тэгэхээр бид нар Т тэнцүү 2P язгуурдаар M-ийг хуваах нь K гэх үүний уруу гэсэн үг. Тэгэх юм бол F тэнцүү 1-ийг хуваах нь 2P үрчгэн K хуваах нь M байна гэсэн үг. 1-ийг хуваах нь 628. За тэгээд K нь 4. За M нь болохоор 0.25. Эндээс F тэнцүү 1-ийг хуваах нь 628. Үрчгэн 2 хуваах нь урч бүглэр 0.5. 0.5 гэдэг чинь 2-ын 0.5 болохоор 4. 4-ийг хуваах нь 6.28. Ийм болно. За энэ нь бол ойролцоогоор бол 0.64 хавцаар гарчих واخ. Гэт ингээд боцно. Тэрнээс шинийг бодоод шууд хариунтаас хараад ойролцоо арайгаа сонгочих юм илүү хэлбэр гарч ирнэ гэсэн үг. Угсаа бусад хариунууд дээр дүн шилгээ хийх юм бол 0.5, 1.6, 2 гэхээр энэ тав бол мэдээж нэгээс бага тавах хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой. За
Т байна. Үүний босоо байгуулж ихтэй байгуулагчийг асуусан байна. Тэр үнцэг энд харах юм бол энэ дээр гарч ирнэ. За тэгэх юм бол энэ тал нь үнцгийн насан гэдэг учраас Т косинус төгтдөө. Эсрэг тал нь Т синус төгтдөө болчихно. За ингэ бодох юм бол хэвтэй байгуулагч гэдэг нь Т синус төгтдөг. Энэ бол юу болчихно гэхээр хэвтэй. Тэгэхээр хэвтэй байгуулагч нь Т синус төгтдөө, босоо нь Т косинус төгтдөө буюу 22-ийн B гарчна гэсэн үг. За 23 температурын өөрчлөлт Цельс Кельвинээр бодоход ерөөсөө ялгаа байдаггүй. За зүгээр жишээ авах юм бол 10 градус Цельс байлаа гэх юм бол энэ бол 293 273 283 Кельвин. За 1 градусын Цельс гэх юм бол 273 Кельвин болно. Тэгэхээр энэ хоёрыг хасъя. Эндээс энийг хасъя, эндээс энийг хасъя. Тэгэхээр 10 градус Цельс 10 Кельвинтэй адилхан гэсэн үг. Тэгэхээр өөрчлөлт нь Цельсийн өөрчлөлт нь Кельвиний өөрчлөлтөөр адилхан байдаг. Тэгэхээр бол 23-ийн A. 24. Цэнэглэгдсэн төмөр бөмбөрцөн тусгаарлагдсан цахилгаан потенциал. За цахилгаан потенциалыг асууж байна. Цахилгаан потенциал бол тогтмол байдаг. dP dr асуу тэмдэгтэй жиж E гарч ирдэг. За эндээс бол юу болж байгаа вэ гэхээр энэ R-ын нэгж байх чиглэл вектор гэх юм л энэ E болдог. Тэгэхээр потенциал тогтмол байх юм бол P констант байх юм бол E тэг болдог. Бид нар лифтэнд суухаар цахилгаан орон тэг болдог юм. Гэдэг чинь потенциал ямар байх вэ гэхээр тухайн дотор талдаа тогтмол байна гэсэн үг. Тэгэхээр цахилгаан потенциал нь дотор тогтмол буюу 24-ийн А болно гэсэн үг. За 25. Нарны тойрог замд гарыг доорх байрлал дээр байна. За ойртож байгаа юм байна. Аль хэмжигдэхүүн багасч байна гэж. За багасах хэмжигдэхүүнийг олох нь гэсэн үг. Кинетик энерги ойртох юм бол кинетик энерги X-дэг яг л хурд X нь. Тэгэхээр кинетик энерги гэсэн тэгэхээр C биш. Таталцлын потенциал энерги. За тэрийг түр орчих. Импульсийн момент. Импульсийн момент бол хадгалагддаг хэмжигдэхүүн гариг дээр. Тэгэхээр энэ бол бас биш. Хурдтгал. Энэ дээр хурдтгал юу яриад байгаа вэ гэхээр ойртож байгаа учраас хурдсан учраас хурдтгал X нь тангенциал хурдтгал X нь дээрэс нь төв тэмэл хурдтгалч гэсэн юм байл X нь. Хурдны хэмжээ X жоо учраас. За тэгвэл татлалын потенциал энерги. Потенциал энергийг бид юу гэж тэмдэглээд хасах K биш. G том M жижиг M хуваах нь R болдог. Тэгэхээр энэ R зай багасна. Тэгэхээр татлалын потенциал энерги ч өөр сүрэг утгатай учраас энэ бол яах вэ гэхээр багасна гэсэн үг. Одоо жишээлбэл ингэс үг хасах 4-ийг хуваах нь 2. За нөгөөт нь хасах 4-ийг хуваах нь 8 гэдэг хоёр тооны аль нь их вэ гэдэг. Тэгснэ энэ бол одоо ойртож байна гэсэн үг. Энэ бол хоол байна гэсэн үг. Тэгэхээр энэ бол хасах 2 хасах бид нар юу гэж жишж байна вэ гэхээр 2-ны 1 гэсэн үг гэсэн үг. Тэгэхээр энэ бол бага болно. Тэгэхээр ойртох юм бол татлалын потенциал энерги багасах нэ. Яагаад тэгэхээр энэ энерги маань сөрөг утгатай байдаг. За 26. За хязгааргуурд үтсний үүсгэх дамжуулагчийн соронзоорны индукц маань B тэнцүү μ0 I вахан 2P R гэдэг. За энэ R гэдэг зай бол энэ дээр бол D болох нь. За яг. За тэгээд дээрэс нь дамжуулагчд үйлчлэх хүч гэх юм бол яг тэнцүү ILB байдаг. Тэгээд синус альфа. За тэгээд энэ үнцний перпендикуляр байх юм бол энийг 1 гэж үзчихье. За L-д нь хуваачих юм бол нэг зуртад ногдох хүч гэдэг ойлголт гарч ирдэг. Энэ нь I гүрчг нь B. B гэдэг нь бол гадны соронзоорон, I гэдэг нь бол өөрийнх нь гүйжаа гүйдэл буюу хувийн гүйдэл гэж үзье. Тэгэхээр энийг ингээ үржүүлээд бичвэл нэг зуртад үйлчлэх хүч маань бол юу юм бэ гэхээр μ0 I1 I2 вахан 2PR байдаг. Энийг нэг зуртад үйлчлэх хүч гэж. Физик гэдэг арай өөр шүү. За ийм байна. За тэгвэл энэ томьёогоор бодох нь. За тэгвэл I1 I2
I-ууд адилхан байна. Тэгэхээр I квадрат хуваах нь D гэдэг хамааралтай байх нь ихний тохиолдолд. За дараагийнх нь бол юу болчих вэ гэхээр I үрчин I-г хуваах нь 2 зайн 2D болно гэсэн үг. Тэгэхээр энд ингээ харах юм бол энд бол I квадрат хуваах нь D энд 2 үлдэж чинь энд 2 үлдэж чинь. Тэгэхээр энэ хуваах 2 гэхээр энэ 4 дахин багасж байгааг харж байна. Тэгэхээр энэ тохиолдлыг хэдүүлээ F гэж үзвэл энэ нь бол юу болох нь F-ийг хуваах нь 4 гарч ийн гэсэн үг. Ингээд 26-гийн B. За 27 нэгэн төрлийн тогтмол цахилгаан оромдох пицца гэдэг потенциал ихсэх чиглэл аль вэ гэж. За дамжуулагч дээр чи ярьсан бас болно. За конденсатор ярьсан ч болно. Нэмэх цэник энд хасах цэник гэх юм бол цахилгаан нэмэхээс хасруу чиглэдэг. За энийг ингээ харах юм бол энд нэмэх энд хасах гэх юм бол энд бол их потенциалтай, энэ бол бага потенциалтай байдаг. Тэгээ ингээд үзэх юм бол ийшээ чиглэл рүү бол потенциал ихсэн. Тэгэхээр бидний хариулт бол дээшээгээ чиглэлтэй. За дээшээгээд энэ дэр үүд нь жоохон зурцсан байна. Энэ үүд нь зурцсан. Хэдүүлээ зөвөр юугаа авах вэ гэхээр B-г авчихна гэсэн үг. B гэдэг нь дээш чиглэлтэй. За сорил дээр бол энэ бол засцсан байгаа. За 28 дахь нь X гаригийн нар хүртэлх дундаж за Y гаригийнхаас 5 дахин их бол тэдний тойрог хөдөлгөөний X, Y хугацааны харьцаа ямар вэ гэж. За тэгэхээр Кеплерийн 3 дугаар хуулиар бодно T квадратыг хуваах нь R куб нь констант. За R куб гэхээр хооронд бид л их хагас тэнхлэхээр бас боддог. Тийм учраас A куб гэдэг гэвчжээ. За эльф дээр их хвчлэн А-г бол их хагас тэнхлээр тэмдэглэдэг. За X гаригийн нар хүртэлх зай Y гаригийнхаас 5 дахин их. За тэгэхээр Rx нь 5 Ry байна гэсэн үг. Тэгээ хугацааны харьцаа болно. За тэгэхээр Tx-ийн квадрат хуваах нь Rx-ийн куб, Ty-ийн квадрат хуваах нь Y-ийн куб байх гэсэн үг. За тэгэхээр энэ дээр бол бид юу оруулж өгөх вэ гэхээр 5 R-ийн куб байна гэсэн үг. За ингээд бодох юм бол Tx-ийг T-ийг тарьцуулна. Tx-ийг T-ийг тарьцуулах юм бол энд юу гарч ирэх вэ гэхээр 5-ын куб язгуур гарч ирнэ гэсэн үг. 5 куб язгуур. За ингээд бид 28-ийн D хэрэгт гарч ирж байна гэсэн үг. 28-ийн D. За 29 тэгш өнцөгт оромгийн тогтмол өнцөг хурдтай эргүүлэх үед үүсэх хүчтэл нь энэ үед эцэстэг болохгүй энэ үед максимум утга төрнө энэ утгад минимум утга төрнө максимум минимумыг ерөнхийдөө ярина гэсэн үг. За тэгэхээр бид нар бол флаксын талаар ярих юм бол ингээд сондон орны индукц байлаа гэж бодох юм бол гадаргуун талбайд харуулцах үнцгийг тодорхойлж ярьдаг энэ үнцгийг. Тэгэхээр флакс юу болдгоо гэхээр тэнцүү BS үржих нь космос төгтдөг. Энэ үнцгийг авна гэсэн үг. Гэтэл бидний бодлон дээрээс харах юм бол гадаргууд одоо энэ хавтгаад харгалзах үнцгийг ярьж байна. Тэгэхээр энд харгалзах үнцгийг бичих юм бол бид нар 90 төөдтэй гэж бичнэ гэсэн үг. 90 төөдтэй. Тэгэх юм бол флакс маань бол BS космос 90 төөдтэй байна гэсэн үг. Энэ. За тэгэх юм бол энэ бол юу болж өгөхлөөр BS синус төөдтэй. Тэгэхээр DP DT гэдэг бол индукцийн цахилгаан хөдөлгөгч гарч ирнэ. Асах тэмдэгтэй. За энэ бол үүсгэж байгаа эсрэг гэсэн утгатай. За тэгэх юм бол явуулж байгаа нөхлөр хасах BS талбай болон индукц нь бол тогтмол. За тэгэх юм бол синус төөдтэй гэдэг бол энэ үнцэг маань бол үнцэг хурд хугацааны үжрээс тодорхойлогддог. Тэгэхээр хугацаанаас хамаарна гэсэн үг. Тэгэхээр синус омега T тэгээд эндээс T-гээр нь уламжлал авах гэсэн. За синусын уламжлал нь бол космос. Тэгэхээр асах одоо BS космос омега T байна гэсэн үг. Тэгээ үрчинд омега гарч байна. За энд давхар функц учраас омега гарч байна. За эндээс юу болж байна гэхээр
энийг хэдүүлээ төдөө өнцгөрөө буцаад оруулчих. BS омега космос төдөө. За ингээ харах юм бол максимум байх утгыг харъя. Максимум байна гэдэг чинь бол энд бол 1 эсвэл хасах 1 байх хэрэгтэй гэсэн үг. За тэгэх юм бол нэг үед бол юу юм бэ гэхээр тиг болно. Хасах 1 үед бол P байна гэсэн үг. Эсрэгээр юм биш үү? P үед хасах 1 гасээд тэгээд максимум болно. Тэгэхээр тиг болон P байх үед бол максимум болчихно гэсэн үг. Тэгэхээр тийм хариулт юу вэ гэхээр бидний харин B байна гэсэн үг. 29-ийн B. За 31. X ба Y биетүүд анх өөр температуртай байсан байна. За TX, TY өөр температуртай байсан байна. Дулаан тусгаарлагдсан орчинд хоёр биетийг орлуулахад дулааны тэнцвэрт оров. Y биеийн масс X-ээс 2 дахин их. За энэ юм байх юм бол энэ нь 2 юм масстай юм. 2 дахин Y-ийн масс X-ээс 2 дахин бага. X-ээс 2 дахин бага тэгэхээр биш шүү. Энийг хэдүүлээ. X-ийг нь 2 юм гэж. Тэгвэл Y нь M байна гэсэн үг. M байна гэсэн үг. Тэгээд ийм байна. Тэгвэл X-ийн температурын өөрчлөлт дельта T. За энэний температурын өөрчлөлт дельта T. Энэний дотоодын нэр өөрчлөлт дельта U байна гэсэн үг. Иргэн температурын өөрчлөлт ба энергийг олно гэж самны дулаан багтаамжийг тооцохгүй гэж. За тэгэхээр дулааны өөрчлөлтүүдийн нийлбэр тэгтээ тэнцвэх байх хэрэгтэй. Энэ хоёрыг хосны дараа энэ нөхөр маань ямар нэгэн төдтэй температурт болно. Энэ нөхөр маань бас төдтэй температурт болно. За тэгэхээр бол юу болчихно вэ гэхээр ижил температурт болчихно. Тэгэхээр дотоод энергийн өөрчлөлтүүдийн нийлбэр бол юу болох вэ гэхээр 1-2-ын нийлбэр бол тэг байх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр нэг нь дельта юугаар буурах нь нөгөөт нь дельта юугаар нэмэгдэнэ. Тэгэхээр бол энэ хоёр хариултад сонгоно л гэсэн үг. Энд яг тэгэхээр энергийн өөрчлөлтийн хэмжээ гэж. За тэгэхээр нэг нь эрг байх нь нөгөөт нь сөрөг байх нь ойлгомжтой. За тийм юм арчин. Дээрэс нь энэ маань бол Т температуртай байсан. Мэдээж 2 юм масстай бит. Тэгэхээр их масстай битүүд бол яах вэ гэхээр температур өөрчлөлт бага явагдана. Тэгэхээр энд бол температурын өөрчлөлт бол дельта T байх юм бол энд бол температурын өөрчлөлт их явагдана. Яг тэгэхээр бага масстай. Тэгэхээр энэ бол 2T температуртай болно гэсэн үг. За ингээд бол юу болчих вэ гэхээр бид хариулт D гэдэг ингээд гарсан гэсэн үг. Мэдээж яг адилхан масстай байх юм бол температурын өөрчлөлтүүд нь яах нь яг адилхан байна гэсэн үг. За 32. Дэлхийн дулаалал нөлөөлөх хүчин зүйлс галтуулын идэвхжил нэмэгдэх юм бол дэлхийн дулаалал нэмэгдэнэ. За энэ 11-ийн нөгөө нэг хүлэмжийн хий гэдэг сэдвтэй холбоотой. За далаад нүүр төрөгчийн давхар эслийн CO2 уусах чадвар нэмэгдэх. За энийг уусчих юм бол дэлхийн дулааллыг дэмжихгүй буюу одоо яг бидний энэ уусах чадвар сайн байвал дэлхийн дулааллын эсрэг явагдана гэсэн үг. За ой мод устдах ой гүйжүүлэх мэдээж ой байгуулчих юм бол нүүрс хүчлийн хийг шингээгээд хүчил төрөс болгох тийм процесс явагдахгүй байна гэсэн үг. Тэгэхээр 1-3 гэдэг хариулт бол яах вэ? Болж өгнө гэсэн үг. За PV диаграм байна. PQRP цикл процесс харуулв. За тэгэхээр энэ дээр бол энэ цикл процесс байна. Циклийн нийт ажлыг болгож. За нийт ажил бол энэ хашигдсан дүрсийн талбай байдаг. За тэгэхээр энэ тал бол 1, энэ тал бол 2 байна. 1 2-ын үржүр 2 тэгээд 2 хуваачих юм бол 3-ын талбай гарчна. Тэгэхээр 1 гэдэг тоотой энэ нэг гэсэн үг. За 34. Q ба 2Q цэнэгүүдийн байрлалыг харуулв. Аль цэгт цахилгаан орон тэг байх гэж. За мэдээж цахилгаан орон гэдэг бол K Q хуваах нь R квадрат байдаг. Тэгэхээр бол цэнгийн хэмжээг байх юм бол олох хэрэгтэй. Тэгэхээр энэ бол 2Q-гээс
арай хол зайтай байхгүй энд байна гэсэн. Тэгэхээр энд бол баруун тишиг байлаа гэж бодъё. Тэгвэл нөгөөх нь эсрэг чиглэлтэй. Тэгэхээр энэ хоёрын нийлбэр тэг байх цэг бол яг нь мэдээж бий цэг байна гэсэн үг. Тэгээд нөгөө талаар бол энэ бол ижил цэнэгтэй байгаа юм шиг байна. Хоёр гүц сөрөг мөрөг цэнэг яригдаг. За. Дөрвөн ижил чийдэн холбоод ээл чийдэнгээр ай гүйдэл гүйж байв. За энэгээр ай гүйдэл гүйж исэн байна. Тэгвэл холболтыг өөрчлөхөд ээл дээрх гүйдэл ямар болох гэж. За энэгээр гүйх гүйдлийг олоо гэж. За эндээс ингээ харах юм энэ хоёр мөн бол цуваа тэгээ зэрэгцээ байна. Тэгэхээр энийг хэдэл R гэж бодчих. Тэгэх юм бол 2R-тай зэрэгцээ байна гэсэн. Тэгэхээр 2R энэ хоёр чинь нийлээд 2R болчихно. Тэгэхээр нийлэхээр энэ ерөнхий эсрүүл нь R байна гэсэн үг. Тэгэхээр эпсилоныг хуваах нь R байх юм бол энийг хэдүүлээ 2I гэж үзье. Яагаад тэгэхээр энд ижилхэн учраас I энд 2I байна гэсэн үг. За тэгвэл энэ нөгөө талаар ерөнхий эсрүүл болох энэ хоёр цуваа. Энэ хоёр цуваа. Тэгэхээр юу болчих вэ гэхээр 2R болчих. Энд бас 2R. Тэгээ нийлэхээр зэрэгцээ. Тэгэхээр нийлэхээр бас ерөнхий эсрүүл нь юу болчих вэ гэхээр R болно гэсэн үг. Тэгэхээр ерөнхий эсрүүл адилхан бол энэгээр гүйдэл нь бас адилхан байна. 2I. Тэгээ энэ 2I ч нөгөө тишийг 2 тишгээс алах юм бол I болно гэсэн үг. Тэгэхээр энд A-лэр гүйхгүй бол маань I байна гэсэн үг. За электрон хөндлөн цахилгаан орон руу орж цахилгаан соронзон орон руу шүү энэ дэр. Соронзон орон руу орж тойрог замаар явж V R хамаарлын график ямар байхыг олох юм байна. За тэгэхээр энд бол тойргийн төв рүү чиглэсэн хүч үйлчлэн соронзон орны зүгээс үйлчлэх хүч мань бол чиглэл өөрчлөн QVB синус альфа. Тэгэд энэ нь бол чиглэл өөрчилж байгаа учраас энэ бол төв тэмүүлэх хурдгалыг үүсгэдэг. Тэгэхээр QVB энэ үнцгийг хэдүүлээ перпендикуляр гэж үзэх юм бол 1 болчихно. За тэгвэл энэ бол MV квадратыг хуваах нь R болно гэсэн. За энэ энтэйгээ хураагчна. За тэгэх юм бол хурд болох юм бол хурд гэдэг маань бол QB R хуваах нь юм байна гэсэн. Нэгснээ хурдыг бид нар R-лол төлөвлөх юм бол ийм байна гэсэн үг. Тэгэхээр энэ бол ямар нэгэн коэффициент болчихно гэж үзэх юм бол энэ бол хоорондоо шугам хамааралтай. Тэгэхээр R болтой гэсэн үг. За LDR ба эсрүүгсэл болон цахилгаан хөдлөх хүч цуваар холбож үүсвэрийн цахилгаан хөдлөх хүч нь эпсилон үүсвэрийн дотоод эсрүүгсэл тооцохгүй гэрэл LDR дээрх тусах үед тогтмол эсрүүгсэл дээрх хүчтэй ямар вэ гэж. За LDR дээрх эсрүүгслийн хэмжээ маань гэрлийн эрчмээс хамаарат уруу хамааралтай байдаг. Уруу хамааралтай. Гэрэл тусгалаа. Тэгэхээр энэ R1 R2 эсрүүгслийн харьцаа ямар байна? Хүчлүүдийн харьцаа мөн адил яг тийм байдаг. Тэгэхээр R2 эсрүүгсэл багасж байна гэдэг чинь V2 хүчтэй багасж байна. Тэгэхээр V1 хүчтэй яах вэ гэхээр X нэ гэсэн үг. Тэгэхээр эсрүүгсэл дээр хүчтэй гэхээр энэ дээр хүчлийг асууж байна. Тэгэхээр V1 X нэ гэсэн үг. X их боловч эпсилоноос бага байна. Мэдээж бага байна. Яагаад тэгэхээр энэ хоёрын нийлбэр чинь өөрөө эпсилон байх хэрэгтэй. Тэгэхээр V1 бол эпсилоноос бага байна. За 38. За энд бол А-г үүсэл гарч иж байна. Лог хэлэх зөв илэрхийлсэн болох нь А-гийн үүсэл энэ А-Б-гийн нийлбэр. За тэгэхээр А-Б-г нэмжинэ гэсэн үг. За дараа нь энд юу болж байна вэ гэхээр А-Б-гийн нэмснийг А-гийн үүсэлээр үржүүлж байна гэсэн үг. А-гийн үүсэлээр үржүүлж байна. За тэгээд энд нэмэх орж иж байна гэсэн үг. Тэгэх юм бол нэмэх нь А-Б-гийн нийлбэрийг нэмнэ гэсэн ийм санаад. Тэгэхээр энэ хариулт бол D байна гэсэн үг. Болчихно. За атомын энергийн төвшний шилжилтийг харуул. За ийм байна. За энд бол шилжилт маш их өндөр байна. Энд бол ойр байна. Ойролцоо ойрхон бага байна гэсэн үг. Тэгэхээр E гэдэг маань бол HC хуваах нь яамтай. Тэгэхээр яг энэ энергийн шилжилтүүдийн зүрхэнд долгион нурт мань гарч ирнэ.
Тэгэхээр энэ дельта E их байна гэдэг нь ямда бол юу болох вэ гэхээр баг гарах хэрэгтэй гэсэн үг. Энд бол их болох юм, энэ хоёр хоорондоо болох юм, энэ бол баг. Тэгэхээр бол энэ нэг гэдэг нөхөр маань бол долгионы урт ганцаархнаа баг гарчих хэрэгтэй. Ийшээ долгионы урт ихсэх юм бол. Тэгэд энэ хэд маань бол юу гарчих вэ гэхээр долгионы урт бол их гарах хэрэгтэй. Яа тэгэхээр энэ дельта E баг болчихно гэсэн үг. Дельта E баг болчих юм бол энэ долгионы урт бол их байна. Тэгэхээр долгионы урт x-д тусам бол ойролцоо нэг юм 3 шум гарчих хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр ийм хариулт маань бол юу юм бэ гэхээр бидрийнхаар D байна гэсэн үг. За ингэ болчихно. За хоёр тал нь бэхлэгдсэн утсанд үүсэх зогсогон долгионы үндсэн гармоник хэлбэлслийн давтамж F1, 3 дахь гармоник хэлбэл нь F3 бол энэ нүний харьцааг болгож. Мэдээж 3 дахь гармоник гэхээр 3 дахин их давтамжтай хэлдэг. Тэгэхээр F1-ийг хуваах нь 3F1 байна гэсэн үг. Тэгэхээр энэ бол 3-1 гэдэг дээ хариулт. За 41 хэсэг сурагчид шилний хугарлын илтгэгчийг олох туршилт хийв. Тэд агаараас шил рүү орж буй гэрлийн тусгалын үнцэг I болон хугарлын үнцэг R-ын янз бүрийн утгуудад хэмжив. Тэд синус R, синус I хамаарлын график байгуулв. Шулууны налалт N бол дотоод бүрэн ойлтын критик үнцгийг тодорхойлгоч. За тэгэхээр бид нар дотоод бүрэн ойлтын критик үнцгийг тодорхойлох юм бол юу байх ёстой вэ гэхээр N синус R. За тэгэхээр эндээс бол нэг юм байгаа. Агаараас шил рүү гэж. Тэгэхээр агаараас дах үнцэг нь I. За нөгөө үнцэг нь бол R учраас N синус R тэнцүү синус I байх хэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр дотоод бүрэн ойлтын үед энэ синус үнцэг маань бол хугарлын үнцэг бол 90 градус байх хэрэгтэй. 90 градус учраас энд 1 болдог. За тэгэх юм бол бидний одоо критик үнцэг маань бол энэ R болчихно гэсэн. Тэгэхээр синус R маань бол юу болж байна вэ гэхээр 1 байх нь N байна гэсэн. За эндээс бол тэгвэл бид нар эндээс R критик үнцэг маань юу болчихно вэ гэхээр синусын хасах нэг зэрэгт тэгээд 1 байх нь N байна гэсэн. За дээрэс нь бид нар энд юу болтох вэ гэхээр хугарлын үйлийг бичнэ. За хугарлын үйлийг бичих юм бол синус I за тэнцүү N синус R байгаа. За дээрэс нь бид нар энэ дэр үнцгийн налдыг тодорхойлж болно. За энэ налдыг олох юм бол энэ талд нь синус R, энэ талд нь синус I байгаа. Тэгэхээр бид нар синус R-ыг синус I тоох юм бол энэ нь бол налд буюу M байх гэж бодож байгаа. Тэгэхээр эндээс бол бид нар юу болж байна вэ гэхээр энэ налдыг энэ графикаас олж байгаа гэсэн үг. За тэгэхээр энд N нь синус I хуваах нь синус R гэдэг бол N байгаа. N. За тэгвэл юу болчихно вэ гэхээр энд N M хоёрын хооронд хамаарлах гэж байна гэсэн үг. Энд N M хоёрын хооронд хамаарлах. Ямар хамаарлах гарч ирж байна вэ гэхээр N-ийн урвуу нь өөрөө M болно гэсэн үг. Эндээс харах юм бол синус R-ыг синус I тоох юм бол M, синус I-ыг синус R тоох юм бол N. Тэгэхээр энд бол юу гэж байна вэ гэхээр критик үнцэг маань синусын хасны зэрэг хуваах нь M байна гэсэн үг. Буюу налт нь. Тэгэхээр энд бол А гэж гарч ирнэ гэсэн үг. За туйлширсан долгионы хувьд зөвхөн хөндлөн долгион явагдана. За энэ бол онлын асуулт байна. За дараагийнх нь 43 зураг өгсөн бит 30 см-ийн зайд дүрс байрлаж бай. Үүсэн дүрсийг тодорхойлсон ол линзэн фокал урт юм. За энийг бодлого болон зургаар шууд гаргаж ирж болно. Тайлбарлалаар хийж болно гэсэн үг. За фокал урт гэдэг нь фокусын зайг хэлж байгаа. За энэ тэгэхээр энэ зайд бол фокусын зай байна. За параллелаар тусан зазраг фокусын зай тайрна. За тэгэх юм бол яг нэг юм
хяналттай бол явах мөглөө ингэ явна гэсэн үг. За нөгөө том гол цэг тусан цацраг хугарлагүй шулуун нар явна. За тэгэхээр нэг юм дүрс үүснэ гэсэн үг. За эндээс бол энэ бол жижигэрсэн гэд нь харагдаж байна. Дээрээс нь энэ бол бодит цацраг байна. Тэгэхээр жижигэрсэн уруу бодит дүрс гэдэг яг ингээд бодож болно гэсэн үг. За шууд бодлогынхоо өгдлийг авч бодоод бид нар Б болон одоо өсгөлтийг тодорхойлсноор бас энийг гаргаж авч болдог. За 100 г цацраг идэх цөмийн 17 г задрааг үйлдэхийн тулд хэдэн жил болох вэ гэж. За тэгэхээр 100 г байсан нөхөр маань хагас задралын үе 7 жил болох юм бол үүний 50% задраад 50 г нь тухайн эцэд болж үлдэнэ. Эцэд хэвээр үлдэнэ. Дахиад 7 жил болох юм бол үүний 50% гээд 25 г нь үлдэнэ. Дахиад 7 жил болох юм бол 12.5 г болно гэсэн. Тэгэхээр энэ бол ойролцоог 12 г гэдэг нь 12.5 байна. Энд 7 жил гэдэг яг 21 жил ойролцоогоор яг тулна гэсэн үг. За дараагийнх нь даалгавар нь йодын 53 изотопын холбоосын энерги ийм гэж өгсөн бол хувийн холбоосын энерги бол гэж байна. За хувийн холбоосын энерги маань нийт холбоосынхаа энергийг нуклоныхоо тоод хуваасандаа тэнцвэдэг. Нуклоны тоо гэдэг нь энэ 127 хуваасандаа тэнцвэнэ гэсэн. Тэгэхээр энэ C хариулт болно гэсэн. За үзэгт гэрлийн байлмрын цацрагад ус төрөгчийн энергийн 2 дугаар түвшин шилжсэн электронны хувьд үүсдэг гэж байна. За тэгэхээр ус төрөгчийн 434 нанометр спектр шугам хэдгээр түвшнээс шилжихэд үүсэх вэ гэж. Энэ өнгөцсөн байна. Ийм гэдэг өгчээ. За энэ бол нэлээд жоохон төвөгтэй бодлого болсон байлаа. Тэгэхээр энэ төвөгтэй бодлого нэлээд орч ирэхгүй байх гэж найдаж байна. За яагаад төвөгтэй болсон бэ гэдэг хэдвэл одоо харъя. За тэгэхээр энэ 2 дугаар түвшин шилжиж байна гэдэг бол N-ийн оронд 2-ыг тавина. Хасах 13.6 Вах нь 2-ын квадрат. Тэгэхээр хасах 3.4 электрон вольт гэсэн үг. Тэгэхээр ямар нэгэн бидний олох гэдэг N түвшнөөс 2 руу шилжиж байна гэсэн үг. За ингээ 2 руу шилжихэд эндээс бид нар юу гарч иж байна вэ гэхээр гэрэл цацарч байгаа. Тэр цацарсан гэрэл маань бол 434 нанометр. Тэгэхээр энэ энергийн зөрүүд бол гэрэл цацрах хэвээр. Энэ нь бол HC хуваах нь ямда. Энэ ямда нь өөрөө 434 нанометр гэсэн үг. Тэгэхээр бидний гол санаа бол энэ хоёрын хооронд зөрүү энерги олно. За зөрүү энергийг олно гэдэг бол мэдээж бол энд 2 дугаар бүс рүү шилжиж байгаа. Энэ энергитэйгээс бага энергитэй рүү шилжиж байгаа учраас эндээс бол энерги суурин гарч байгаа. Тэгэхээр хоёроос бидний олох гэдэг N гэсэн энергиэс 2-ыг хасах юм бол бидний дельта E гарч ирнэ гэсэн үг. Тэгэхээр N гэдэг бол энэ дээр бол дельта E нэмэх нь E хуваах нь 2 байна гэсэн үг. За E хуваах нь 2 гэдэг бол хасах 3.4 электрон вольт. За тэгэхээр энд бол N гэдгийг бодох юм бол энд бол HC хуваах нь ямда. За тэгээд хасах 3.4 нэмнэ гэсэн үг. За энийг ингээд бодонгууд бол энэ бол ойролцоогоор бол энэ ямдагаа олоод энэ HC-г олоод HC-гийнхаа энэ joule гарч ирснийгаа электрон вольт руу шилжүүлээд за энэ чинь өөрөө юутай тэнцвэ гэхээр хасах 13.6 электрон вольтыг хуваах нь энэ квадраттай тэнцвэ шүү дээ. Тэгэд эндээсээ бид энийг олохын тулд язуур аваад гарч ирэх юм бол энэ тэнцвэ 5 гэдэг юм гарч иж. За тэгэхээр бол энэ дөр ингээд гарч ирнэ гэсэн үг. Тэгэхээр та хэд маань өөртөө энийгээ бодоод энийг гарч ирсэн joule-ыг электрон вольт руу шилжүүлээд тэгээд эндээс E-ийг олно гэсэн үг шүү. За ингэж бодоод шалгаж болно. За 2-1 цэцгээ 60 м-ийн өндөр хавцал дээрээс зураг өгснөр X-дээс чулууг 20 м/с хүртэл шидэв. Чөлөө дундалтын уртгал 10 эсвэл тооцохгүй чулуу хамгийн өндөрт гарах хугацаа. За тэгэхээр хамгийн дээр өндөрт гарна гэдэг бол хурд бол T болно. За тэгэх юм бол VT хасган V0 хасган GT гэж байгаа. Энд дөр T-тэй тэнцвүүлнэ. T тэнцүү 20 хасган 10 үрчгэн T эндээс T тэнцүү
2-ыг гаргаад байна гэсэн. Тэгэхээр энэ бол 2 секунд. Хавцлаас дээшээгээ хамгийн ихтэй гэж. За тэгэхээр хавцлаас дээшгээр энэ цэгээс дээшээ гэсэн үг. За тэгэх юм бол юу болчих вэ гэхээр 2 секундын дараа ямар өндөрт гарах вэ гэдгийг олно гэсэн үг. Тэгэхээр V T-ийн диаграмд зурчих юм бол 20-той байж байгаа 2 секундын дараа хурдантыг болж байгаа. Тэгэхээр энэ ашигцсан дүрсийн талбай болно гэсэн үг. Тэгэхээр 20-ыг 2 дүржүүлээд 2 туваачих юм бол энэ нь бол 20 м. Тэгэхээр шийдсэн цэгээс 20 м өндөрт гарч иж байна гэсэн үг. Шийдснээс хойш хавцлын ёроод унах хугацаа гэж. За тэгэхээр нийтдээ бол дээшээ 20 м хөөрөөд тэгээд газар тунна. За тэгэх юм бол 80 м өндөрт гарсан байна гэсэн үг. 80 м өндөрт. Тэгэхээр 80 м өндөөс 50 байлаас унгаах юм бол бид нар H тэнцүү GT квадратыг хоогно эргээ бочин. За тэгэх юм эндээс T болох юм бол 2H хуваах нь G язгуурдаар бодвол энэ нь 2-ыг үржих нь 80 хуваах нь 10 буюу эндээс 4 секунд гарч ирнэ гэсэн. Тэгэхээр доошоо унахтаа 4 секунд. Тэгэхээр нийт нислэлтийн хугацаа нь бол дээшээгээ хөөрөх болон нийт хугацаа нь бол юу болж байна? Тэгэхээр 6 секунд гарч ирнэ гэсэн үг. За ингээд 6. За тэгвэл чулуу газар дуунах үедээ ийм хурдтай байна гэсэн үг. За тэгэхээр энэ хурдны идэвхтэй байна. Хурдны идэвхтэйдээ хэдүүлээ тоогоо орлуулад үзчихин. За тэгэхээр нийт нислэлтийн хугацаа нь бол 6 секунд болсон. За тэгэхээр 20 хасах нь G10 үржих нь 6 секунд. Ингээ бодох юм бол хасах 40 гэж гарч иж байна. Нэгсний энэ график ингээ өргөлүүлээ зурх юм бол 6 секундын дээр хасах 40 дээр тавьж байна. За хасах тэмдэг бол энэ бол доош чиглэлтэй гэдгийг илэрхийлж байгаа. Зөвхөн хурдны хэмжээг олгож байгаа учраас бид нар бол яг 40 гэдэг хариулцна гэсэн үг. За PV диаграм дээр хоёр атомд идеал хийн цикл процессыг харуулах гэж. За AB хэсэг төгсөн дулаан гэж. За QAB гэж үзье. За энэ бол эзохор процесс нь дельта UAB эмх нь ажил AB гэж үзье. За тэгэхээр эзлэхэн өөрчлөгдөг учраас энэ бол T болчихно. За 2-ны I nu R дельта T болно. За тэгэхээр бол төлийн төсөл PV тэнцүү nu R T гэж бид нар мэдж байгаа. Тэгэхээр энэ nu R дельта T-г бид нар юу ч үзэж болох вэ гэхээр 2-ны I PV-гийн өөрчлөлтүүд байна гэж үзэж байна. PB VB хасах нь PA VA-тай ижлээ шууд боцуулна. Тэгэхээр энэ дээр 2 атом гэж юм. Тэгэхээр 2-ны 5. За тэгээ үржих нь энэ дээр 6-1-ийн үржүр 6-1-ийн үржүр хасах нь 2-1-ийн үржүр. За тэгээд энэ дээр 15 зэрэгт байна. Энд метр куб гэхээр үржих нь шууд 15 зэрэгт joule болно гэсэн үг. За энд бол юу болчихно вэ гэхээр 6-аас 2-ыг хасаад 4. За тэгэхээр 4 энэ 2 дугаараар энд 2 энэ 5 2 үржүр чинь 10 болно. Тэгэхээр 10-ыг 15 зэрэг дүржүүлэхээр QAB-ийн үржүр маань 10-ийн 6 зэрэгт joule болно гэсэн үг. Тэгэхээр энэ бол 1 мегаjoule. За BC хэсэг төгсөн дулаан. Тэгэхээр QBC хэсэг төгсөн дулаан маань дотоод энергийн өөрчлөлт BC нэмэх нь ажил BC. За ажил BC гэхээр энэ доошо татсан энэ хэсгийн бүх талбай болно. PV-ийн диаграм дээр ашигцсан дүрсийн талбай ажил болно. Тэгэхээр BC-ийн ажил маань 6-г үржих нь 2. За ажил нь 6-г үржих нь 2. Тэгээ үржих нь 15 зэрэгт байна. За дахиад дотоодын өөрчлөлт нь болохоор 2-ны 5 2 атомт учраас I нь бол 5 байгаа. За 1 атомт гэвэл энэ бол 3 болно. За тэгээ үржих нь нөгөө нэг C зэгийн даралт эзлэхний үржүр. Тэгэхээр 6 3-ын үржүр хасах нь 6-1-ийн үржүр 6-1-ийн үржүр тэгээд 10-ийн 5 зэрэгт. За юм байна гэсэн үг. За эндээс ингээд бодох юм бол 6 3-ын үржүр энэ дээр бол 18 18-аас 6 хасахаар 12 12-ийн тавраг таргинд 6 6-5-ын 30. За тэгээ 30 дээр 12-ыг нэмэхээр 42. 42-ыг үржих нь 10-ийн
5 зэрэгт жоул буюу 4.2-ыг үржих нь 10-ийн 6 зэрэгт жоул болно. Тэгэхээр 4.2 мегажоул. Тэгэхээр энд 4.2. За CA хэсэгт өгсөнд бол тэгэхээр CA хэсэгт өгсөнд бол гэхээр CA хэсгийн ажил явах хэрэгтэй. За энэ дээр бол CA хэсгийн ажил маань бол энэ талбай гарч ирнэ. CA гэж юм. Тэгэхээр дотоодын дээр өөрчлөлт CA ажил CA гэсэн. Тэгэхээр энэ трапезийн талбайг энэ хоёр дүргийн дундаж тоо буюу энэ трапезийн талбайг бидний тэршүнцгийн талбаар сольж болно. Дундажлж байгаа гэсэн үг. Ийм талбаар сольж. Нийснээсээ энд байгаа илүү талбайг энэ чигтж байна гэсэн үг. Тэгэх юм бол 4 2-ийн 8. Тэгэхээр 8-ыг үржих нь 10-ийн 5 зэрэгт гихтээ энэ дэр эзлэхүүн багасж байгаа. Эзлэхүүн багасж байгаа учраас энэ бол сөрөг ажил байх хэрэгтэй. Сөрөг ажил. Дээрээс нь энд 2-ийн 5 үржих нь А-ийн үржүр нь 2-1 байна. 2-1 үржүрээс хасах нь 3-6-гийн үржүр. 3-6-гийн үржүр. Тэгээд үржих нь 10-ийн 5 зэрэгт. За ингээд бодох юм бол энд бол 2-оос хасах нь 18 буюу энд хасах 16 гарч ирнэ. Хасах 16 чинь энтэй байгаа бол хасах 8 болно. Энд 40 болно. Тэгээд 48 буюу 4.8-ыг үржих нь 10-ийн 5 зэрэгт. За энд бол хасах тэмдэгтэй гарч ирж байна гэсэн. За тэгэхээр QAB, QBC, QCA гэдэг ингээд харах юм бол өгж байгаа дулаан хаана вэ гэхээр эерэг дулааныг бид нар өгж байгаа дулаан гэж нэрлэнэ. Энд өгж гин, энд өгж гинэ гэсэн. Тэгэхээр ашиглуулын коэффициентийг олохдоо бид нар бүх ажлыг өгсөн дулаанд нь хуваана гэсэн. Бүх ажлыг олохдоо энэ бүх дулаануудын нийлбэр чинь өөрөө бүх ажил бас болдог. Яг л цикл процессыг дотоод энерги өөрчлөлтүүдийн нийлбэртийг болчихно. За ингээд бодох юм бол 5.2 4.8 хэрэв чинь бол 0.3-ыг үржих нь 10-ийн 6 зэрэгт жоул болж байгаа. Тэгэхээр энд бол 0.3 мегажоул. Хуваах нь за энэ хоёрын нийлбэр өгж байгааныхын нийлбэр. Тэгэхээр 5.2 мегажоул. 5.2 мегажоул. За ингээд хоёр талыг 0.3-д хуваачих юм бол энэ маань юу болох вэ гэхээр 13-ийн 1 болно гэсэн үг. Тэгээд энд бол бид нар 1 гэдэг тоог будах нэ гэсэн үг. За ингээд ерөнхийдөө болчихж байна. За 2-ын 3 дахь нь бүрсэн дүүжингийн кинетик энерги хугацаанаас хамаарлан өгдөг ачааны масс 1 кг бол максимум хүрдэг болоо гэж. За тэгэхээр кинетик энерги нь бол энэ бол синусын квадрат хуулиар хамаарч байна. За тэгэхээр энэ максимум хурдан дээр энерги бол 2 байна. За тэгэх юм бол энд бол юу болчихно вэ гэхээр кинетик энерги маань бол максимум кинетик энерги бол 2 жоул. Тэгэхээр 2 жоул тэнцүү mv квадратыг хуваах нь 2. Тэгэхээр масс нь 1 кг. За энэ үед хурдны мэдээж квадрат байна. Тэгэхээр хуваах нь 2. За эндээс бол хурд бол юу гарч иж байна гэхээр 2 м/сек гарч иж байна гэсэн. За 2. За тэгэхээр дээрээс нь x тэнцүү a космос омега t байна гэдэг өгсөн байна бүр энэ хэлбэрийн те. Тэгэхээр эндээс нэг удааг уламжлах юм бол хурд гарч ирнэ. Энэ нь бол a омега синус омега t болно. За космосын учраас бол хасах синус тэнд гарч ирнэ. За тэгэхээр эндээс бол энэ а омега ч нь бол өөрөө хурдны далаац буюу максимум хурд болж өгдөг. За дээрээс нь бид нар эндээс ингээ харах юм бол тэнцвэрийн байралд байж байгаад баруун тишгээ шилжлээ. Энд кинетик энергийн максимум. Тэгээ кинетик энерги энд 0 буцаад кинетик энерги максимум болно гэсэн үг. За хэдүүлээ ингээ дугаалчих юм. Эхлээд 0 цэг дээр байсан. Дараа нь энэ дээр харах юм бол график дээр 2 секунд боллоо. 4 секунд дээр буцаад тэг боллоо. Тэгээд буцаад максимум утгандаа хүрлээ. 6 буцаад тэнцвэрийн байран дээр ирлээ 8. Тэгэхээр үн энд гарч иж байгаа 8 болно гэсэн үг. Тэгэхээр үн 8 юм чинь омега юу болчих вэ гэхээр 2 пик хуваах нь 8 буюу пик хуваах нь 4 болно гэсэн үг. Тэгэхээр энд байгаа будагдах гэдэг тоо маань бол юу юм бэ гэхээр 4 гэсэн үг. За энэ омега авах хэрэгтэй.
Тэгэхээр А омега чинь өөрөө А гүрчгэн омега чинь өөрөө V max байх хэрэгтэй. Тэгэхээр V max чинь буюу хурд нь 2, омега нь пик байх нь 4. Тэгэхээр 70-аас А юу болчих юм бэ гэхээр 8-ыг хуваах нь P болчихно гэсэн үг. Тэгэхээр энэ бид юу бодох вэ гэхээр өмнөх буюу 8-ыг будна гэсэн үг. Ясны энэ бидрийнхаар энд байх хэрэгтэй гэсэн үг. 70-аас. Тэгэхээр 8-ыг будагтана. За сүүлчийн бодлого жигд цэнгэлэгдсэн бөмбөрцөг төвөөс 15 см-ийн зайд цахилгаан потенциал ийм бичнэ. За бөмбөрцөгийн ер нь потенциал цэгэн цэнгийн потенциал F тэнцүү K Q хуваах нь R байдаг. За тэгээд жиг цэнгэлэгдсэн бөмбөрцөгийн потенциалыг бид нар R-аас хамааруулан судлах юм бол бөмбөрцөгийн төв болон гадаргуу дээрх хүртлээ потенциал бол ямар гэдэг вэ гэхээр тогтмол байдаг. Тэгээд үүнээс цаашаа нэг хүн R-аас яах вэ? Ийм бууралттай ингэж гарч ирдэг. Тийм учраас потенциал бол тогтмол байдаг учраас энэ доторх цахилгаан орон тиг байдаг. Яа тэр dP dr асар тэмдэгтэй R-ын нэгж вектор гэвэл энд бол электрик филд буюу цахилгаан орон хүчлэг гэж байна. Эсний потенциалын өөрчлөлтөнд үүсдэг гэсэн үг. Гэтэл потенциал өөрчлөлтгүй тогтмол байгаа учраас энд электрик филд нь тиг байна гэж гарч иж байна. За дээрэс нь бидний дээр KQ хуваах нь R үед 30 байна гэсэн үг. Тэгэхээр KQ хуваах нь 15 см дээр 30 вольт. За тэгвэл бөмбөрцөгийн гадаргуу дээрх потенциал. Гадаргуу дээрх потенциал гэхээр яг энд байна. Тэгэхээр нэг хүн R дээр биелж байгаа учраас KQ хуваах нь 5 см дээр хэд байх вэ гэдэг олно гэсэн үг. За ийм систем төрөлийг бодно. Тэгэхээр энэ хоёрын хооронд нь хуваачи. Хуваачих юм бол юу болох вэ гэхээр 30-ыг хуваах нь P тэгээд K-нууд нь хураагчин. Тэгээд юу гарч ирэх вэ гэхээр 5-ыг хуваах нь 15 гарч ирэх гэсэн үг. За эндээс P гэдэг бол юу гарч ирж байгаа вэ гэхээр P гэдэг бол энд 90 вольт гарч ирэх гэсэн үг. За ингээд явах юм 90 вольт. Тэгэхээр 90-ийг бодно гэсэн үг. 9-ийг. За бөмбөрцөгийн гадаргуу дээрх цэник. За тэгэхээр энд өгөгдөл маань байна. Энд дээрх Q болно гэсэн үг. Q болох юм бол 30 вольтойгоо үржих нь 15 см буюу 0.15 м. Метрлөө шилжүүлээд хуваах нь K. K ч нь өөрөө 9-ийг үржих нь 19 зэрэгтэй. Ийм байгаа. За тэгэх юм бол энэ нэмтэй хураагчих юм бол 10 үлдээд энд 3 гарч ин 3 15 доор гарах юм бол энд 0.5 гарч ин. За тэгээд бодох юм бол юу болчих вэ гэхээр энэ 10 чинь энтэй орох юм бол 5 болно. За 5-ыг үржих 0.5-ыг 0.5-ыг үржих нь 10-ийн хасах 9 зэрэгт буюу энэ нь 5-ыг үржих нь 10-ийн хасах 10 зэрэгт байна гэсэн үг. За тэгэх юм бол энд бол юу болчих вэ гэхээр 5 гэдэг тоогийнхан будна гэсэн үг. За ингэ гарч. За бөмбөрцөгийн гадаргуу дээрх цахилгаан орны хүчлэг. Яг гадаргуу дээрх цахилгаан орны хүчлэгийг асууж байгаа учраас энэ дээр E тэнцүү K Q хуваах нь R квадрат байна гэсэн үг. За тэгэнгүүт бид энэ дээрс юу гарч иж байгаа вэ гэхээр K Q хуваах нь R-ыг бид нар P гэж мэдж байгаа. Энийг үржих нь 1 хуваах нь R гэж олж болно. За тэгэх юм бол яг энэ гадаргуу дээрх потенциал 90 байх учраас E тэнцүү 90-ыг үржих нь 1 хуваах нь R. 1 хуваах нь R гэдэг чинь өөрөө 0.5. За ингээд бодох юм бол энэ чинь бол юу болчих юм гэхээр 90-ыг үржих нь 20-тай адилхан гэсэн үг. 90-ыг 20 үржүүлэх юм бол 1800. Тэгэхээр энд бол 1800 гэдэг чинь 1.8. Тэгэхээр 1.8 яах нь будагдана гэсэн үг. За ингээд ерөнхийдөө бидний ажил болчихж байна.